яа өөрийнхөө хүнд тэрэгтэй өөрийнхөө өв соёлыг бүтээцэж бичигсээр орон суусан та бүхэндээ намын дунд сарын үлзий учрал бүрдсэн бэлгэсэн өдрийн амар амгалан айлтган мэдчилье. За өнөөдөр бид өөрийнхөө өв соёлыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд орон үеийнхээ оролцоог нэмэгдүүлэх эрхэм зорилго төвшүүлэн уламжлалт ахмадын баяр болон өөртөө хэмээр өв соёлын наадмаа хамтхан хэлбэж байна. Өөртөө хэмээр өв соёлын дөрөвдүгээр наадмыг уламжлалт ахмадын баяртай хамтхан хэлбэлэх саналыг санаастай гаргасан сумарга ахмадын хорооны дарга удаан жаргал таня талархал илэрхийлье. Өөртөө хэмээр өв соёлын дөрөвдүгээр наадмын хүрээнд өнөөдөр өөрт эрэгтэй дээд урлаач шалгаруулах, хүүхдийн өөр дээд урлаач шалгаруулах, өөртөө уламжлалт даасны хэлцээ, өөрт хувцас үүсгэртэй анги хамтлагыг шалгаруулах бөгөөд энэхүү уралдаан тэмцээнийг зохион байгуулахад сэтгэл зүтгэл гарган хандив тусгал хийсэн өвлийн эзэдэн танилцуулахад таатай байна. За Монгол улсын гавьяа багш өдөртгөн ухааны доктор Хадын Бүрэг Давг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймгийн хүн сэдвийн ганцхан дараа бүрэн гомд орж, өшөөд Монгол компани захирал аймгийн Батчулуу, Өгөөмөр Баян Мөрс компани захирал Бүр Шаган Дайсан, Батургац оршооны дараа Гонцгийн Батчулуу, Цэлмэг орхон оршооны дараа Гаштамгийн Иргэн, Цорсын ач оршооны дараа Баярагийн Цэвэн очор, Ямаатурын марчин Цамгийн Батторч, Багийн Сумын аврал марчин Хүлбаатарын Амар сайхан, Байшир орны Янгийн аврал марчин Содмоо гэмбэрлийн Хатан Баатар, Байшир орны Сумын сайн марчин Алтан гэмбэрлийн Орхон Баатар, Тээвэрчин Жолооч Хүчийн орны Нягмар, Богон сумын марчин Жанчин Доржийн Мөнгө гэрэл нар ирээн тэтгэж байна. Ирхэн зохион байгуулагчид, ирээн тэтгэгчид та бүхэн бүгдийн өөр төмнөө гэсэн сайхан сэтгэлтэй өв соёлоос хэмжээ хөгжүүл түгээн дэлгэрүүлэх гэсэн өвлийн уянд тань баярлаж байгаагаа илэрхийлье. Өгөөмөр сэтгэл өвлийн эзэд та бүхэн өөрийн бослоо цагаан хямар өнөд ивэ болтоваа.